Бүгдэнд сар шинийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр ингээд 3 дахь мэдээлэл төвтэй бичлэгээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн ярих сэдэв бол пластик сав лаазыг за тэр тусмаа нэг удаа ашиглагдаад рециклингд ордог энэ савыг Герман, Австри, Европын орнуудад ихэнх амжилттайгаар ингэж буцааж өгөх системийг бий болгож амжилттайгаар хэрэгжүүлж байгаа тухай ярина. За үндсэндээ бол Mehrweg, Einweg гэж хоёр ялгаж байгаа. За Einweg гэдэг нь юу хэлээд байна гэхээр хөвчлэн ундааны пластик савлаазыг нэг удаа ашиглаад дахин босруулах, рециклинг болгоо ашигладаг энэнийг Einweg гэж хэлээд байгаа. За Mehrweg гэхээр үндсэндээ бол хөвчлэн шараа иргэний шилэн савнууд, шилнүүд тэрийг хамгийн багадаа 20 буюу тэрнээс дээшээгээр дахиж ашигладгийг нь бол Mehrweg гэж хоёр ялгаад хэлээд байгаа. За үндсэндээ бол Einweg-ийг хэрхэн амжилттай хэрэглэгчид буцааж рециклингд оруулахын системийг фанд систем гэж хэлээд байгаа. Энэ системийг хэрхэн амжилттай бий болгосон талаар ярина. Анх 2003 оноос Герман улсад бол маш амжилттай хэрэгжиж явж байгаа. За 2004 оноос бол Австри улс яг энэ системийг тэр чигт нь хуулаад хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд 80 хүртэлх хувийн пластик савлаазыг бол буцаан цуглуулж авна гэсэн төлөвлөгөөтэй байсан бол 81% гэж статистик тоо гарсан. Тэгэхээр бол маш амжилттайгаар энэ системийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг. За яаж ажилтдаг вэ гэхээр мэдээж худалдаа авалт тутмын нэг пластик сав юм уу лаазан дээр 25 центиг нэмж өгснөөрөө буцаад дараагийн худалдаа авалтан дээр тушааснараа тэр процентээс 25 центтэй буцааж худалдаа авалтандаа судах ч юм уу тийм байдлаар шийдэж өгсөн ийм систем юм байгаамаа. За тушаачж байгаа. За ингээ хандуулж болно. За хандуулахгүйгээр буцааж авч болно. За ингээ хэвлэгдээд гараад ирж байгаа маа. За 2 евро 20 цент. За ингээ худалдаа авалт хийхдээ энийг тооцоолоод авч болно. За энд жишээлбэл үнийн саналууд нь байж гэн. За пластик сав лааз бол 25 цент. За бус нь бол энэ шараа иргэний шил тэгэл усны шилнүүд бол шилнийхаа зузаан нэмгнээс хамаарат бол үнэ нь өөр байгаа. За энэ 25 цент гэдэг бол бас санамсаргүй 25 цент бол биш. Хэтэрхий бага бол хүмүүсийн буцааж өгөх хандлага нь бол бага байдаг. За их байвал мэдээж хэрэг эдийн засгийн хувьд бол гажуудалд орно, үндсэн үнээсээ илүү болно гэсэн үг. За 25 цент бол хамгийн оновчтой зөв үр дүнтэй хүмүүсийн хандлагыг өөрчлөх ийм шийдлээ гэж 25 центийг бол хийсэн байлаа. За тэгэхээр мэдээж хэрэг 4 сав тушаахаар 1 евро, хүн бол 1 еврог бол хаяхад бол мэдээж хэрэг хайр мөнгө. Тэгэхээр цуглуулж байгаад дараагийн худалдаа авалтан дээр ирээд тушаагаад өнөөдөр бол 26 оны 2 сарын 20-ны өдөр Австри улсад цас мөсний орн болсон байна. За ямар ч үсэн савнуудаа тушаасан 2 евро 20 центтэй болсон байгаа. За тэгээд focus on solution гэж байгаа шүү дээ. Биднэрт бол асуудал бол зөндөө байгаа. Гол нь шийдэл дээр анхаарлаа хандуулж шийдлээ олж явах нь бол яхаарахгүй зөв. Асуудал бол мэдээж хэрэг асуудалгүй хүн, асуудалгүй улс их орн гэж бол байхгүй. Тэгэхээр энийг шийдлэл гац гаргалгаагаа олж явах нь бол туйлын зөв л гэж бодож байна да. За тэгээд peace